Халелуя. Эзэн өөрийнхөө ариун сүнсний галыг бидний дээр буулгах болтугай. Амен. Тэгээ бод хажуудаа хүнийгээ бас та өрөөхгүй. Таны дээр Бурхны ариун сүнсний гал байх болтугай. Гал шиг амьдраарай, тийм үү? Халелуя. За тэгээ бүгдээрээ сууцгаая. Бид нэр Библи дээрээс галын талаар бол бас нэлээд хэд хэдэн ойлголтыг авдаг шүү, тийм үү? Галын тухай ойлголт. За мэдээж гал нь Библи дээр бас шүүлтийн тухай өгүүлсэн байдаг. Галыг бол шүүлтийг илтгэдэг, тийм. Галаар гал ба хүхрээр Содом Гомор тийм одоо нүгэлт хотуудыг эзэн одоо устгасан тухай өгүүлдэг байгаа. Гал сүүлийн тамын тухай ярьж байгаа, тийм үү? Галт нуурын тухай өгүүлсэн байдаг. За гал бол ариусгал өөрчлөлтийг бас бэлэгддэг байгаа Библи дээр. Бурхны гал бууж ирэх үед цэвэрлэгдэг ариусгах тухай. Мөн шинэ гэрэн дээр харах юм бол гал бол бүр ариун сүнсний хүчийн тухай өгүүлж байгаа. Ариун сүнс үүс номдор хүмүүсийн дээр бууж ирэх үед галан хэлтэй галын дөлөн хэл болж хүмүүсийн дээр бууж ясан тухай өгүүлдэг байгаа. Ариун сүнс бол яг тийм хүмүүсийг өөрчилдөг. Тэгээд бас эзэн маш тодорхой эзнийг одоо сүнсээр болон одоо галаар баптизм хүртээх болно гэж бас өгүүлсэн байдаг. Тэгэхээр гал гэдэг бол өөрөө их тийм Библийн хувьд бол их чухал ойлголт байгаа. Яг тухайн Библиэл ишлэл нь юу гэж өгүүлж байгаа гэдгээс шалтгаалж энэ утгууд нь арай өөрөөр хэлэгдэг байгаа. Тэгэхээр нэг бол шүүлтийн тухай өгүүлж байна, нөгөө бол ариусгалын тухай өгүүлж байна, эсвэл сүнсний хүч чадлын тухай өгүүлж байна. За өнөөдөр бид нэр дөнгөж сая дуулсан тий та өөрийнхөө ариун сүнсний галыг бидэнд өгөөч гэдэг дуус. Энэ дуулж байгаа, ингэж залбирч байгаа үед Бурхны гал биднийг урамтай, зоригтой, хүчрэхэг амьдруулаасаа гэсэн одоо хүсэлээс гарч байгаа. Тэгээ гал шиг амьдрах хэрэгтэй гэсэн. Маань эзний сүнс бол. Тэгээд их сонирхолтой гал байга нь мэдэгддэг байгаа. Гал нууц биш. Яг тэгэхээр аль нэгэн газар гал ассан бол заавал мэдэгдэнэ. Утаа гарна. Утаа, тийм үү? Уур гэхээс илүү утаа гарна. Тэгээ гал чинь төөнөн мэдэгддэг байгаас. Өнөөдөр Христ итгэж бид нэр ер нь бол эзний дотор яг тийм гал шиг хүч чадалтай амьдрал сурах хэрэгтэй байдаг. Бид нар ихэвчлэн ер нь олон газар би анзаарч байсан л итгэгч нар тийм даруй байх гэдэг энэ утгаа номоо байх гэсэн үгтэй хольж ойлгоод байдаг. Номоо байх гэдэг бол итгэгчдийн бидний одоо хүлээн зөвшөөрөх хандлага биш байхгүй, зан чанар биш. Бурхан биднийг номоо байгаарэ гэж хэлдэг. Биднийг даруй байгаарэ гэж. Тэгээ номоо байх гэдэг бол ер нь сул дорой байдлыг харуулдаг. Харин даруй байх гэдэг бол хүчтэй зан чанар юм а. Даруй хүн байх гэдэг бол. Тийм учраас манай Монгол зүүр өвгөнч байдаг тийм үү? Эрдэмтэй хүн даруй их мөрөн төлгөө юм а гэж. Бид нар илүү эрдэмтэй, мэдлэгтэй юмыг ойлгох тусмаа төлөвшөж өсөх тусам бид нар илүү даруй байдаг байгаа. Бид нар ямар үед өнгөрдөг вэ? Ер нь жоох юм мэдчлээ гэж бодохоор л ингэж боддог тийм үү? Энийг яг туяа мдэггүй байгаадаа гэж бодоод байдаг. Гэтэл бид нар илүү их төлөвшөж өсөх тусмаа миний мэдж байгаа зүйлийг өөр олон хүмүүс мэдж байгаа шүү гэдгийг бас ойлгож яддаг байна. Тэгээ хүмүүс заахгаас илүүгээс хүмүүстэй ойлголцохыг одоо тодорхой сэдвээр ярьж байвал тэр ойлголцохыг эсвэл санаа хэрхэн адилхан байгааг зөрчилтэй байгаагаа мэдэх нь одоо энэ одоо тэр мэдлэгтэй хүмүүсийн хувьд бол их сонирхолтой яриа болж яддаг байна. Тэрнээс бол хэн нэг мад тавих маях гэдэг бол ер нь мэдлэгтэй хүмүүсийн ажил биш шүү дээ. Одоо бид нар чинь нэг ялангуяа нэг улс төрчдийн нөгөө мэтгэлцээнд ороод нэг мад тавих маях гэдэг. За энэ бол яг улс төрийн хувьд, улс төрчдийн хувьд тэр байдлаараа эргээд сонгогдогч тийм энэ утга учир байж болох юм. Бид нар яг зүгээр яг энгийн одоо мэдлэгтэй, боловсралтай хүмүүсийн хувьд бол хэн нэг эвгүй байдалд оруулах, мад тавих, хэн нэг мэдгүй байгааг нь мэдүүлэх гэдэг үл ихний одоо зорилго биш байхгүй юу тийм үү? Тэгэхээр яг сая зүгээр гал гэсэн дууг сонсоод би нэг тухай ярьж байгаа шүү. Тэгээ гал шиг амьдраараа бүгдээрээ тэгээ гал байхаар мэдэгдээ гэсэн. Тэгээ шүдэн зингээ зурхад жоохон галч гэсэн ойрт бид нар алгаараа ойрт болох юм бол яа алга маань яг түлэгддэг үстэй. Тэгэхээр гал шиг байна гэдэг нь бид нар номоо байна. Тэгээ Христ итгэж байна гэдэг нь маань номоо байна. Нэг буланд очиод суугаал шигдээл одоо юу л болвол болоо тэгэл бурхан хийвэл хийн, бурхан хийхгүй л хийхгүй гэсэн ийм байдлаар биш. Харин бид нар гал чинь яг шатаж, тэмцэж амьдрах хэрэгтэй байгаа. Халелуя. Тэгэхээр та хаана амьдарч чинь, таны амьдарч байгаа чинь таныг байгаа гэдэг хүмүүс мэдэх ёстой гэсэн. Мэдхгүй нэг манад л ажилдаг юм шиг байлаа штэ. Нэг өрөөлөл ороод идэг штэ манад
ажлын хаалгаал ороод мэдхгүй юм бүү мэд. Тэгээ манай ажлынхан ч ярьдаг шүү дээ. Энэ одоо нэг хүн амьд өгсөн мэддэхгүй нэг хүн байгаад байдаг. Юм хийгээл яваад байдаг. Юу ч хийгээд байдаг. Нэг л юм хийгээд байдаг гэсэн шүү дээ. Гисэн ийм одоо гэрчлэлийг сонсомооргүй байна тийм үү? Бид нар хийж итгэж хүмүүсээ манай тийш чи манад ажилладаг байх. Бид нар мэдэн ш. Энд чи их зөв юм ярьдаг хүн байгаа. Энд чинь яг үнэн юмны төлөө явдаг хүн байгаа шүү дээ. Энд чинь их нөлөөлдөг шүү. Энэ их нөлөөтэй хүн байгаа гэж яриамаар байна ш. Тэгж яригдмаар байна ш бүгдээрээ. Тэхүү бүгдээр хажууд доноос асуудаа бүгдээр нөлөөтэй байх уу гэд. Тэгээ одоо нөлөөтэй байя. Одоо хэдүүлээ өөр явах. Сонголт байхгүй шүү дээ. Үнэхээр бид нар бурханд одоо ертөнцийг бүтээгч бурханд бид нар итгэж байгаа бол бурхан бидэнтэй хамт байгаа гэж итгэж бол одоо бид нар яг юунаас айх вэ? Үхэл хүртэл биднийг айлахгүй гэд Библи маш тодорхой өгүүлсэн. Яг үхэл төгсгөл биш гэдгийг бид нар ойлгож байгаа. Тэгвэл яг юунаас айх юм бэ бид нар одоо? Яг юунаас айх вэ? Одоо хүн төрлөختний хамгийн айлгадаг зүйл бол үхэл байдаг юм уу? А гэхдээ ер нь амьд хүмүүс ер нь үхлээс айхаас илүү ихэвчлэн мөнгөгүй байхаас айгаад байгаа шүү дээ юм уу? Яа. Өнөөгийн нэг нь өвчих юмсан. Ингэж мөнгөгүй байснаас гээд байгаа шүү дээ юм уу? Тэгээ үхлийг их амархан гэж бодоод байгаа шүү. Яг би өвхөж үзег учраас мэдэхгүй л дээ. Тэгээ амархан хэцүү хүн гэдэг мэдэхгүй. Тэгээ зарим хүмүүс өөр нь их тийм амархан яриад байдаг байхгүй. Ингэж гуйлгачсан царайлж амьдралснаас өвчихмээр байна гэж. Үгүй ер нь ингэж гуйлгачсан царайлж амьдрж байгаа бол тэрэндээ одоо дүгнэлт хий. Тэгээ тэрнээсээ яаж эргэж болох вэ? Залбир, хөдөлмөрлөл, тэмц, ард нь гаргалуулна. Амен. Бидний хинч энэ дэлхий дээр төгс амьдрах уу ч гэсэн бидний энэ дэлхий дээр сайн амьдрах боломжтой тийм үү? Бүгдээ сайн амьдрцгаая, сайн гэрчлэл үлдээцгээе өөр хүүхдтэй. Амен. Окей. За одоо бүгдээ номлогоо оръё. Бүгдээ галтай амьдрахаар болсон уу тэгээд? Окей. За Йохошуа 8 дугаар бүлэг байгаа. За Йохошуа 8 дугаар бүлэг энэ өнөөдрийн номлын сэдэв болохоор ялалт ба Бурхны үгийг тунхагласнаа гэж тийм үү? Тунхагласан гэж. Энд ялалт байгуулж байгаа. Тэгээд Бурхны үгийг тунхаглаж байгаа тухай гарч байгаа. Энэ яг энэ Йохошуа 8 дугаар бүлэг дээр. За та нар санаж байгаа бол Йохошуа номын 7 дугаар бүлэг дээр би юуны тухай үзлээ өнгөрсөн бүтэн өдөр та нар санаж байна уу? Нүглийн тухай ярьсан байна. Маш харамсалтай түүхийг ярьдаг. Ахаан гэд нэг хүний тэр хүн нүгэл үйлснээс болж тэр хүний гэр бүл тэр чигээрээ ус сүрж байгаа. Гэр бүл нүглээс бол сүрж байгаа. Зөвхөн тэдний гэр бүл сүрээ зогсохгүй Израиль ард түмэн өөрснөө яадаг лээ. Ялагдалд үрдэг байгаа. Нэг хүний нүглээс болж. Тийм учраас бид нар өнгөрсөн бүтэн цайд үзсэн. Нүглийг бид нар хувьчилж, хувьдаа бодож болохгүй шүү гэдэг тухайж. Миний л нүгэл, би л хийсэн нүгэл, би гимш чинь, бурхан намайг ууч чинь, бүх юм уучраа олчин гэдэг ийм хөнгөн бити хандаараа гэдгийг бид нар үзсэн байна. Яг тэгвэл таны нүгэл үлдэхэд танай гэр бүл өртдөг юм аа. Таны худал хуурмаг амьдрал, таны нүгэлт амьдрал, таны мэдсэн хэрнээ хийж байгаа, сонгож байгаа нүгэлтэй энэ зан чанар, сонголтууд, зуршлууд, үйлдэлүүд энэ бүхэн гэр бүлд чинь гамшиг авчирна гэдгийг бид нар харсан байна. Тэгэхээр өнөөдөр сонирхолтой ялалтын тухай ярих чинь. Яагаад ялалтын тухай ярих хэрэгтэй болсон бэ гэхээр Израильчууд энэ нүгэлтэйгээ эвлэрээгүй ба. Йохошуад бурхан маш тодорхой хэлсэн Израиль нүгэл үлдсэн юм а гэж хэлэх үед 7 дугаар бүлгээс бид нар харж байгаа юм уу? Тэр үед юу гэсэн бэлээ тэд нар? Йохошуа юу гэж хэлсэн? Яг тэрийг сонсоод Йохошуа яг энэ бол буруу гэдгийг ойлгосон. Нэгсэндээ бурханы эсрэг нүгэл үлдэх ёсгүй маа гэдгийг тэгээд тэр нүгэл үлдсэн хүнийг олохыг зорддог байгаа. Тэгээд тэр хүнийг олдог. Тэгээд тэр нүглийн эсрэг тэд нар тэмцэж байгаа тухай ярьдаг байна. Гэхдээ энэ бол манай эртний өмнөх 14-өөс 13 дугаар зууны үед болсон үйл явдлын тухай ярьж байгаа. Тэгээд нар тэр гэр бүлийг тэр чигээр нь устгаж байгаа. Бурхны өмнө нүгэл үлдсэн учраас. Өнөөдөр 21 дугаар зууны амьдарч байгаа бидний хувьд нэг таата мэдээ байгаа нь таныг нүгэл үлдээгээд чулуугаар шидэд алах хүн байхгүй байна. Энэ бидэнд боломж олгож байна гэдгийг өөрөө санаж явах хэрэгтэй тийм үү? Ямар боломж вэ? Гимших боломж. Нүглээсээ эргэх боломжийг олгож байгаа. Тийм үү? Тэгээ би Йохошуа номын 8 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэгийг уншлаад уншия та анхаарлаа сонсоо. Ингээд Яава Йохошуад бүү зүрхшээ бүх дайчтай аваад Ай хот руу хөдөл хар би Айгийн хааныг ард түмэн хот газар нутагтай чиний гарт өгч байна. Чи Ирихүү хотыг бас хааныг нь хэрэгсэн шигээ Ай хотыг хааныг нь ч тийм болго. Зөвхөн эд агуурс мал сүргийг нь л олзож болно. Эхлээд хотын ард талд отлогд суу гэвэ гэсэн байна. Тэд нар гимшснийхаа дараа Израильчууд гимшиж
тэр нүгэл үлдээд тэр нүглээсээ бүгдээрээ эргээд тийм үү нүгэл үлдсэн гэр бүлийг ялангуяа онцолж авч энэ тэрнийг одоо устгасны дараа одоо бурхан тэдэнтэй ярьж эхэлж байна. Тэгээ эзэн тэдэнд ярьж байна. Одоо эзэн амлалт өгч байна. Тийм учраас бид нэгээс хоёрдугаар ишлэлээр амлалт ба зааврын тухай харж байгаа. Нэгэнд нүглээсээ эргэсэн бол одоо та нарт би ялалтыг өгнө гэдгийг бурхан маш тодорхой хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн бурхан нүглийг үзэн яддаг гэдгийг бид нэр санах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр энэ 21-р зууны эсвэл одоо шинэ гэрээний итгэгч нар гэдэг ийм нэрийн доор бид нар Христ дотор бидний бүх нүгэл уучлагдсан. Бид аврагдахаар нэгэнд сонгогдсон. Тийм учраас бид нар авралаа алдахгүй, бидний хинж бурхны хайраас салгахгүй, юу ч салгахгүй гэдэг чинь нүгэл ч гэсэн намайг салгахгүй. Би өөртөө аврагдсан юм чинь би яаж амьдрсан яах вэ гэсэн ийм одоо өрөөсгөл бодлыг зарим хүмүүс тэгээд байдаг баг. Энэ бол буруу юм аа. Яг л бурхан одоо ч гэсэн нүглийг үзэн языг хэвээрээ баг. Хэдийгээр бид Христ дотор бидний бүх нүгэл уучлагдсан ч гэсэн эзэн биднийг гим нүглийн эсрэг амьдраасаа, гим нүгэлгүй амьдрахыг зориосоо, ариун амьдралыг, зөв амьдралыг сонгоосоо гэдэг бурхан хүсэж байгаа. Бурхан бидэнд бас тушааж байгаа. Бурхан өөрийнхөө үгээр бидэнтэй өдөр болгон энийг ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр 7-р бүлэгт өгүүлсэн тэр тэд гим нүглийг дундаасаа зайлуулсны дараа тэр асуудыг шийдсэний дараа бурхан тэдэнд ялтыг өгөхөр хэлж байгаа. Тэгээ хэлж байгаа бүү зүрхшээ гэж. Хэрвээ санаж байгаа бол тэд нар ай гэдэг жижиг хотын тухай ярьж байгаа шүү тийм үү? Тэд нар дуршуул явуулаад ай жижигхэн хот юм байна. Бөөнөрөө очиод яхан зүгээр нэг 2-3 мянган хүн явуулаад тэгэл ай хотыг нам. Тэгсэн яасан 3 мянган очиод бүгдээрээ ялагдаад хүрээд ирсэн. Тэр бүр 36 хүн үхдэг тухай өгүүлж байгаа. Энэ яг юу хэлсэн бэ гэхээр тэд нар бурханы чиглүүлгийг хүссээгүй, бурханы одоо төлөвлөгөө, бурханаас тэр асууж гуйгаагүй. Тэд нар зүгээр өөрсдийн хүчээр харсан. Тэгээд нүдээр харангуудаа бид нар чадах юм байна гэж бодсон. Энэ бол бардамнал юм аа. Энэ бол сайрхал юм аа. Тэгээд тэд нар бид нар чадах юм байна. Бөөнөрөө очиж тэгж цаг маг гарцаад идэв. За аль та 3000 очиод чи эзэлчээд ирсэн. Харин тэд нар ялагдсан баг. Үнэхээр харамсалтай ялагдсан. Тэд нар ялагдсныхаа дараа бурхан руу ирж хашгирч байгаа Яхошуа. Тэд ялагдааг бол Яхошуа бурханы өмнө ирж хашгирахгүй байсан. Ялагдсны дараа ирсэн. Тэгэд эзэн тэдэнд дараа нүглээс болж ялагдсныг ойлгуулад нэг хүний нүгэл хэрхэн бүхэл бүтэн ард түмэнд хор хөнөөлийг авчирсныг ойлгуулад тэг гимшснийхэн дараа эзэн тэдэнд хэлж байгаа. Одоо бүү хай гэж. Одоо та нар тэмц би та нарт ай хотыг өгөх болно гэсэн байна. Хоёрдугаарт 1-8 дугаар ишлэлээр байгаа. Тулааны төлөвлөгөө гаргаж байгаа. За энийг би тэр чигээр нь уншихгүй та нар гэртээ уншаараа заяа 1-8 дугаар бүлгийг ер нь тэр чигээр нь уншаараа. Бид нар ер нь Яхошуа номыг уншаал яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг тулааны төлөвлөгөө явж байгаа. Тэгээд энд өгүүлсийн дагуу Яхошуа шилмэл 30,000 цэргийн гэрсийг авч явж байгаа тухай ярьж байгаа. Шилмэл 30,000 цэрэг. Тэгээд тэд их сонирхолтой. Эхний удаа тэд 3,000-ыг дайчтай явуулаад тэд нар ялагдсан. Тэгээ бурханы үг амлалтыг сонссны дараа одоо 30,000 цэрэгтэй явж байгаа тухай өгүүлж байна энд. Тэгээ энэ юу их гайхалтай гэж бид нар харах хэрэгтэй вэ гэхээр Яхошуа бурхан тэдэнд амсны дараа тэд өөрсдөөсөө шалтгаал хамгийн сайнаа хийхээр шийдсэн өөрөө гайхалтай юм. Бурханы үгийг сонсоод зарим хүмүүс амар тайван аваад тайвшраад одоо нэг юм хийхгүй зүгээр бурхан татгал орхих хэрэгтэй гэжсэн ийм бодлыг тээдэг байгаа. Мэдээж нөхцөл байдал бүрд ялгаатай. Заримдаа тийм үе байдаг. Заримдаа бид нар яг эзний амлалтыг сонсоод бурхан яг үнэхээр бурхан бидэнтэй хамт байгаа гэдгийг мэдээд бид нар амар тайван байгаад бид нар тэмцэлтгэ хин нэгэнтэй өрсөлдөхөө хин нэгний эсрэг тэмцгээ болж эхэлдэг. Бид нар зүгээр бүхнийг бурхан даатгаад за эзэн минь та шийдэж өгөх болно. Яг гэвэл та хамт байгаа учраас та давуулан дийлэгч болгоно гэж надад амласан учраас эзэн минь би итгэж байна гэд бид нар амар тайван дотор зарим зүйлийг орхих үе байдаг байгаа. Хэрүүл уруул хийхэ болж одоо өрсөлдөж тэмцэлтгэ болдог үе байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бурханы амлалтыг сонсоод бид нар хамгийн сайнаараа тэмцэх ёстой гэдгийг бид харуулж байгаа. Ялангуяа өнөөдрийн энэ ишлэл. Ингээгүй бурханы үгийг сонсоод бурхан хэлсэн одоо бүү би та нарт ай хотыг өгнө гэж хэлэнгүүт тэд нар хоорондоо яриад
За ёо тэр аханаас болж та алуулхаа алдлаа шүү дээ. Бараг тийм ээ 36 алуу өгсөн шүү дээ юм уу. Хэвээ дэмийн болох л та. За гимшээд одоо хамаг нүглийн асуудал шийдлээ. Одоо бурхан хамлцсан юм чи одоо 3,000 тэр яах вэ? За 300 явуулчих. 300 явуулчих. Одоо бурхан хамлцсан юм чи. Окей. Тэгээд 300 айгуул явж очиад бурхан айгуул тэнгэр хэлчийн өмнө явуулаад ай хотын хаалганы онгоолгоод өөрснөө явж очиад эсвэл ай хотыг явж очингууд өөрснөө бүндэг унаад өцгөх хэвчтэй. Одоо тийм өөр хүн амттаар явуулж байгаа. 300 30-ыг явуулах юм уу эсвэл энэр ингээгүй байхгүй юу? Одоо эдгээр яасгаар бүр хамгийн сайн бүр ингэж хэлсэн байгаа. Шилмэл гэж байгаа. Шилмэл 30,000 дайчдаг илгээсэн байгаа. Дахин хэлээ. Мэдээж Йохошуа бурхны амлалтанд итгэсэн. Гэхдээ тэр өөрөөсөө шалтгаалах хамгийн сайнаа хийхийг зорьсон байгаа. Итгэл гэдэг бол биднийг назгаарах ёстой гэсэн одоо зөвшөөрлөгж байгаа зүйл биш юм аа. Харин итгэл биднийг бурхны үгэнд улам дуулууртай байж өөрөөсөө шалтгаалах хамгийн сайнаа үйлдэхийг бидэнд ятгадаг дэг болох хэрэгтэй. Тэгээ би сая номлын өмнө галын тухай ярьж хэлсэн шүү дээ. Бүгдээрээ гал шиг амьдрья. Бүгдээрээ энэ тэнд буланд очиад итгэж хүн гэл нэг ном би итгэж би итгэж хүн болохоор угаасаа ингэ тэмцдэггүй байхгүй юу? Авах нь авахгүй байхгүй юу? Тононоо хаалгад онгоохгүй за боллоо. Хамт бизнес хийхгүй за боллоо. Тэгээд өөрийгөө би ингээд нөгөө итгэж хүн байгаамаа. Нөгөө бурхан хаалга нээвэл нээгднэ. Нээхгүй л угаасаа хаагдсан байгаа. Тэгээд айл нэг газар юм нээгдсэн байгаа гэсэн. Тэрийг олноо. Юусе ийм биш шүү дээ. Юусе ийм тухай биш. Харин бид нар шилмэл дайчин мэт байх ёстой тухай ярьж байгаа. Бурхан хамлсан тий. Бурхан хамлсан. Тэм учраас би хамгийн шилдэгэ гарах ёстой. Энэ тэмцээнд би хамгийн шилдэгээр зориулах ёстой. Би хамгийн сайнаа бэлтгэх ёстой. Бурхан намайг Азийн авраг болгоно гэсэн. За. Идэж уужтал болох үстэй. Тэгээ яг төхүүлж иргээд нэг жоохон мацаг бариад жингдээ ороод тэгээд болондоо бурхан хамлцсан юм чи. Харин энэ үгийг сонсоод бурхан тааламжтай сонсохдох яг харин ч энэ нь бурханыг сорж байгаатай адилхан байна. Та хамлсан бол биелүүлж харъя гэж байгаатай адилхан байна. Иесусыг муу Иесус сорих үед юу гэж хэлсэн бурханаа бүх сориорой гэсэн мэт. Эзэн бурханыг бүх сорь гэж байдаг. Өнөөдөр бид нар бурханыг сориол яваад байгаа байхгүй. Та үнэхээр та байгаа бол та энийг биелүүлж өг. Юу гэж байгаа. Тэр биелүүлчихгүй бол та байхгүй. Ямар агуу гайхалтай. Маш олон юм дээр бид итгэлийн амьдралыг юу гэж боддог вэ? Надад ашигтай байх ёстой гэж боддог. Надад ашигтай байх ёстой. Манай гэр бүлд ашигтай байх ёстой. Миний бизнес ашигтай байх ёстой. Миний хийж байгаа бүхэнд ашигтай байх ёстой. Христ итгэл гэдэг бол надад ашиг авчих ёстой гэж боддог. Үгүй. Христ итгэл гэдэг бол Бурхны үгээр амьдрах тухай. Энэ бол Бурхны үгээр амьдрах тухай. Бурхны үгээр амьдрал сурах тухай. Бурхны өмнө зөв амьдрал сурах тухай. Бурхны ариун нэг бид нэр гэрчилж харуулж амьдрах тухай. Йохошуа өөрсдөөсөө шалтгаалах хамгийн сайнаа хийхэр шийдсэн. Йохошуа бас яг Бурхны хэлсний дагуу төлөвлөсөн байна. Тэгэд эзэн хэлсэн байгаа эхлээд хотын ард талд отлого та нар сууна гэж хэлсэн. Эзэн ингэж хэлсэн. Йохошуа бас өөрийнхөө дайчд хэлсэн байгаа. Та нар хотын ард отлого сууна гэсэн байна. Хуваасан байгаа зэргүүдээ. За 5,000 өмнөөс нь дайрна. Ай хотын дайраад ирэнгүүд бүгдээрээ зүгт баригдаж байгаа юм шиг те. Ялгаж байгаа юм шиг зүгтаана өмнөх шиг. Тэгтээ өмнө нь бол жигнэсээ зүгтаасан. Нуруугаа харуулад, шилээ харуулад зүгтаасан байгаа. Энэ удаа бол яг цэргийн тактик гэсэн. Энэ тийм үү яг цэргийн тактик шиг сонсож байгаа үз. Нэг хэсэг нь дайрна, нэг хэсэг нь отож байна, отолтонд байж байна. Дайсан гараад ирэнгүүд нөгөөдүүлэг аваад нөгөөдүүл нь зүгтаасараад холдуулчин тэнгүүд нөгөө үлдсэн байгаа хүмүүс нь оронгуудаа хотыг эзэлнэ. За энэ яг цэргийн тактик шиг байна. Эрэгхүү хот дээр болохоор тийм байгаагүй шүү дээ. Та нар санаж байна уу? Эрэгхүү хот энэ ай хотоос том хот байсан. Улам хүчтэй хот байсан. Харин эрэгхүү хотыг эзлэхэд бурхан үнэхээр гайхамшиг хийсэн байхгүй. Бурхан юу гэж хэлсэн бэлээ? Ямар тактик өгсөн бэлээ? Ерөнхий хотыг тойроод алах гэдэг тактик гэсэн байна. Бурханы л ганцхан хийж чадах тэр тактик гэсэн байна. Одоо энэ дээр болохоор хүмүүс ямар ч цэргийн дайчин, жанжин болон эсвэл энгийн хүмүүс чинь ойлгохоор тэр тактикийн тухай ярьж байгаа. Эзэн гэхдээ хэлсэн байхгүй. Та нар ингэж хийшүү гэдэг тухай.
Тэгэхээр хоёрдугаарт нь бид нар 8-аас 1-ээс 8 3-аас 8 дугаар ишлэлээр юуны тухай харж байна гэхээр эзэн тулааны төлөвлөгөөг өгсөн бөгөөд түүнийг дуулууртай биелүүлж байгаа тухай ярьж байгаа. 3-дугаарт 10-аас 29 дугаар ишлэлээр байгаа. Дуулууртай байдлын шагналын тухай ярьж байгаа. Ялалт юм аа гэж. Бурхны үгийг сонсоод тэгээд тэрний дагуу үйлцсэн. Тэгээд бид нар ялалт байгуулсан байна. Энэ ялалт нь яг юуны үр дүнд бий болсон бэ гэхээр гэмшил, Бурхны өмнө дуулууртай байх, тэгээд ялалт тэнцэрсэн байна. За би одоо нэг зүйлийг уншиж та нар анхаарлаа сонсоорой. Нэг ингээд энэ бол бидний амьдралд байдаг тойрог шүү заа юу. Бидний амьдралд ийм байна. Дуулууртай байх нь ялалтыг дагуулдаг. Ялалт нь ёроолыг дагуулдаг. Ёроол нь бардамнал ба дуулуургүй байдлыг дагуулдаг. Дуулуургүй байдал нь ялагдлыг дагуулдаг. Ялагдал нь шүүлтийг дагуулдаг. Шүүлт нь гимшлийг дагуулдаг. Гимшил нь дуулууртай байдлыг дагуулдаг. Явагийн гэрээний авдрыг дамнан үүрэгч дахилж левичүүдийн хоёр талаар зогслоо. Явагийн зарц мөшөөгийн тушаасан ёсоор Израилийг ерөөхөөр хагас нь Грисим уулын харалдаа хагас нь Эвал уулын харалдаа зогсжээ. Үүний дараа Йохошуа хууль зааврын бүх үгийг ерөөл хараалтай нь уг номд бичигдсэн тэр чигээр нь уншив гэж байгаа. Тэнд цугулсан бүх хүмүүс хандаж уншсан баг. Энэ дахлын ширээ босож байгаа. Дахлын ширээ босгоод хуулийн номноос уншиж байгаа. 30-аас 35 дугаар эшлэлээр. Эндээс бид нар юу сурж байгаа вэ? Тэгэхээр энэ хэсэг бидэнд юу харуулж байгаа гэхээр амлагдсан одоо яг 30-аас 30 амлагдсан газрыг эзлэн авах нь Бурхны гэрээнд буюу үгэнд үнэнч байснаар биелэх боломжтой гэдгийг энд харж байгаа. Бурхны гэрээ, Израильчуудын хийсэн гэрээ, Бурхны Израильч гэсэн амлалт үүнд Израильчууд итгэмжтэй Бурхны үгэнд үнэнч дуулууртай байх үед ялалтыг тэд авна гэдгийг энд тэд дахин сануулсан баг. Тэм учраас Йохошуа ялалт байгуулсныхаа дараа бид чадчихлаа. Come on guys. Би чадчихлаа шүү. Чи чадсан, би чадсан гээгүү. Харин юу гэсэн энэ бол Бурхных магт гэлсэн. Тэд Бурхан талархсан баг. Тэд өөрсдийнхөө мэрэгэн ухаантай эсвэл хүч чадалтай байгаадаа тухай яриаг. Ягаад гэвэл тэд нар өөрсдийнхөө замаар яваад хэрхэн бүтлгүүцтэй тэр мэдчихсэн. Амьдралдаа ер нь бүтлгүүдж байсан хүн бол гараа өргөдөө. За яг үнэнгээсээ амьдралдаа ер нь бүтлгүүдж үзсэн үү? За бүтлгүүдсэн тоогоо мэдчихэж байгаа хүн бол гараа өргөхгүй. Ер нь бол би тэдэн удаа бүтлгүүдсэн. Яг тоогоо мэдчихэж байгаа хүн байна амьдралдаа тэдэн удаа бүтлгүүдсэн. За зарим хүмүүс мэдчихэж байгаа юм байна. Гайхалтай. Надад бол тоо байхгүй шүү дээ. Санагчгүй байгаа. Тэ зарим мэдчихэж байгаа бол сайн байна. Яг үүндээ би мэдэхгүй. Би одоо зөндөө бүтлгүүцтэй бол мэдээд байгаа. Би ерөөсөө бүтлгүүтлээ тоолж үзээгүй болохоор бас сайн санахгүй байгаа юм л да. Бас би тэмдэглэж үлдээж байгаагүй. 93 он тэдэн сарын бүтлгүүтлээ. 93 оны тэдэн сар дахиад бүтлгүүтлээ гэдэг ингээд битсэн бол өдөд одоо хичнээн мянган юмны тухай ярих байсан бол бөөмөд. Тэд бүтлгүүтлээс эргэсэн шалтгаан нь Бурхан тэдний дунд нүгэл байгааг хэлж тэр нүглээсээ эргэсэн учраас Бурхан тэдэнд дахин боломж олгоод тэдэнд юу хийсэн? Ялалтыг өгсөн байгаа. Тэгэхээр Бурханы хэлсний дагуу хийсэн тэд нар. Отолд мотолтгээл ярих үед Бурхан хэлэнгүүд Йохошуа бодож байсан. Отож мотож яах гэсэн юм бэ? Нөгөө Ерихо хотоо тойрсон шиг л 30 мянгуулаа тойрж байгаа л дахиад хашгирч ил да гээгүй. Яг тэгэхээр бид нар заримдаа өмнө хийжсэн зүйл одоо заавал биелнэ гэж бодоод байдаг байхгүй юу? Бидний дуршлаг дандаа. Би өмнөх хүүхдээр ингэсэн байхгүй. Одоогийн хүүхдээр тэгчихье гэх. Хүүхд болгон өөр. Хүүхдүүд өөр шүү. Яг адилхан байдаг гэж бодож байна үгүй юу? Манай том хүүхд чинь ингэчээр болцдог байсан. Одоо энэ дундхын ингэчээр бас болчихно. Үгүй болохгүй. Манай хоёр дахь хүн маань яг дөрөм ёсороо бол хууль ёсороо бол гурав дахь хүн маань гэсэн үл Давид. Маш тийм шатрун байхгүй. Одоо яг тэрний тийм шатрун байгаа тэр чанар яг юунд одоо илүү сайн нөлөө үзүүлдэг гэхээр тууштай гэсэн. Юмыг хийх, юмыг одоо төлөө ажиллах юм тууштай. Яагаад бусад одоо нөгөө хүүхдүүдээс минь илүү надад тэр нь үлдсэн бэ гэхээр ингээд загнаад би ч ингээд 5 салааны биш 5 салааны богч. Одоо
Монголоор бүгдээрээ яриа тийм. 5 салаа боо үзүүлж байгаа шүү дээ. Алганы хамт үзүүлж байна. Уйлдаг байсан байхгүй. Тэгэнгүүт ах トゥ хоёр нь уйлчихна. Давид уйлдаг. Ингээл байгаад. Гэхдээ чи Тэгвчээс би ахтай нь ханддаг шиг шууд Давидтай хандаж болохгүй. Эсвэл дүүтэй нь ханддаг шиг Давидтай хандаж болдгоо. Яг тийм байсан баг. Яг хүүхд болгон өөр. Бид нэр юмыг ингээд нэг хайрцанд оруулах хүсэлтэй байдаг байхгүй. Нэг хайрцанд бүх юм. Үгүй. Хэдийгээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай ч гэсэн бас эмэгтэй хүмүүс чинь дотроо бас ялгаатай. Эрэгтэй хүмүүс дотроо ялгаатай. Манайх ирчүүдийг ингэчдэг байхгүй. Үгүй. Өмнөх ирчүүдийг тэгж болно. Одоогийн ирчүүдийг тэгж болохгүй баг тийм. Өөр. Манай аав тэгдэг байсан шүү дээ. Хэвээ бидний үед эсхий гутал дээр төмөр уяад гусдаг байсан ингээл тийм. Тэгээд бидний чинь эсхий гутал дээр төмөр уйж гулгуулах гэдэг байхгүй. Бид нар болохоор чинь цан чарга марга хийж гусах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь тэгж хэлээд байсан. Тэгээд бид нар чинь таны үе дээр эсхий гутал дээр төмөр одоо уяад гулгадаг байсан тэр л байна. Бидний үе чинь тийм байхгүй шүү дээ. Бид нар чинь ийм одоо юмар гой цан хийж гулгамаар байна шүү дээ. Бидний үе л гэдэг шүү. Тэгээд ядаргаас одоо бас заримдаа бид нар тийг сонсогдоод байгаа хгүй зарим хүүхдүүдэд. Та нарын үе, бидний үе гэж бид нар чинь ингээл заг гаргал байгаа шүү дээ. Ер нь бол нэг юм ойлгох хэрэгтэй хүмүүсээ. Бид нар хизээч ер нь бол хэн нэг 100% ойлгохгүй. Ялангуяа одоо ахмад үе, залуу үе бүрэн ойлгож явахгүй. Харин зүгээр бид нар санал нийлж болно. Зорилгын төлөө нэгдэж болох байхгүй. Бүх юмыг адилхан болгох гэж болохгүй шүү дээ. Бидний үе тийм байсан, чи тийм байх хэрэгтэй гэдэг. Харин бид нар тодорхой зорилгын төлөө санал нэгдэж болно. Бурхны хаанчлалын төлөө санал нэгдэж болно. Арга барил өөр байж болно. Харин зорилго бол адилхан байж боломжтой тийм үү? Тэгэхээр Яхошуа яасан гэхээр Бурхан үгээ хэлэхэд тэд нар дуулууртаа дагсдаг биесэн ба. Тэд нар хуучин арга замаар яваагүй. Ирэх үг яаж хэлсэн тэрэн шигээ боломж гээгүй. Тэд яг эзний хэлсний дагуу хийсэн баг. Тэгэхээр тэд Бурхан талархсан юм аа. Тэгээд тэд нэг зүйлийг ойлгосон. Амлагдсан газрыг эзлэн авах гэдэг нь Бурханы гэрээнд үнэнч байснаар биелэх болно гэж. Мөн дахил буюу золиосгүйгээр Бурханы өмнө очих боломжгүй байсан баг тэр үеийнхэн. Үнэхээр боломжгүйс. Тэд нар ягаад гэвэл тэд нүгэлт хүмүүсийн хувьд Бурханы өмнө очиж яхахын тулд өөрсдийнхөө нүглийн золиос төлөөс болгож эсвэл тэр хүнлэл талархлын золиос төлөөс болгож тэд нар амьд дахил өргөдөг байсан баг. Харин өнөө цаг үед Христ биднийг Бурхантай эвлэрүүлсэн инхийн дахил болсон юм аа. Бурхантай эвлэрэхийн тулд эвийн дахлыг Яхошуа яасан тэнд шатаасан баг. Харин Есүс Христ хүн төрлөختний эвийн дахил болсон юм аа. Хэрвээ та нар зарим мэдэх баг. Жилд нэг удаа Израильчууд Бурханы өмнө чуулаад цуглаад бүгдээрээ. Тэгээд бүх Израильчуудын үйлсэн гим нүглийг тэргүүн дахилж ахлах дахилж юун дээр хурган дээр одоо гараа тавьж Израилийн нүглийг хурганд дүүрүүлж тэгээ нүглийн төлөөх эвлэрлийн дахил болгож өргөдөг гэсэн багт. Ямар ч толбоггүй, өөс сэвгүй, ямар ч гажиг байхгүй тэм одоо хургийг авчирч тэгээ тэр хурган дээр гар тавьж дахилж гар тавьж залбираад Израилийн нүглийг уучилдаг гэсэн багт. Есүс Христ бидний төлөө хург болсон юм аа. Тэгээд зарим хүмүүс бас гайхаад байдаг байхгүй. Хург мург гэл дуулаад байх юм. Одоо яг монголчууд болоод л нэг мал адгүй амьтандаа дуртай болоод тэрийгэ бодоод л одоо хург малаа дуулаад байгаа юм бах таа гэж. Зарим итгэж хүмүүс гэж бодоод байна шүү. Өгвөл тэр бол тэр мал заландаа хайртай, тавуу шүү маландаа хайртай, хоньны махаараа өссөн хүмүүс хоньно моно шүтээд дуулаад байгаа юм байхгүй шүү дээ. Хург Есүс гэж дуулдаг шүү бид нар. Хург эзэн бидний төлөө хург болж өргөгдсөн Есүсийн тухайж. Хуучин гэрээний тэр амьд дахил болж өргөжсэн тэр хураг Есүс Христ бидний бүх нүглийг өөртөө үрж загалмайд цовлогдсон өгсөн. Тэр бидний нүглийг уучлсан. Тийм ч бас бид Есүсийг бас хураг гэж түүнийг бэлэгдэж хүндэлдэг байгаа. Тэр дахил золиосгүйгээр Бурханы өмнө очихгүйсэн. Өнөөдөр бид Бурханы өмнө Есүс Христээр дамжиж очих боломжтой болсон. Талархах хэрэгтэй юм аа. Христээр дамжуулж бидний нүгэл уучлагдсан. Христээр дамжуулж бид нар Бурханы өмнө зогсох эрхтэй болсон байна. Бурхан Аавын өмнө зогсож эрхтэй болсон. Тэгэхээр энэ бидэнд бас юг харуулдаг вэ гэхээр өнөөдөр энэ дахил
болон Бурхны үгийг уншиж байгаа нь золиос ба үг үргэлж хамт явах ёстой гэдгийг харуулж байгаа. Золиос Бурхны үгээр хийгдээгүй золиос байж болохгүй гэж харж байгаа. Бурхны үгээр хийгдээгүй золиос байж болохгүй. Мөн золиосгүйгээр бид нар Бурхны үгэнд дуулууртай байх боломжгүй гэдгийг бас бид нар мэдэх хэрэгтэй. Эндээс сурах хэрэгтэй юм. Бид нар бүтэн цөөдөр цуглаанд хүрчээд өргөл өргөдөг. Энэ бол золиос өнөөдрийн өнөө үеийн итгэжтэй бид нар гарч өргөл. Бидний хэдэн илүү гарсан мөнгө за одоо нэг 2 орны мөнгөийг зүгээр өгчий доо одоо гэж өгдгийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр би яах Есүст итгээд удаагүй байхдаа тийм үед байсан. Их мөнгө байгаагүй л да угаасаа мөнгөгүй байсан. Тэгэл кармагаа ухаал 100 төгрөг гарахаар нь цаашаа игээл ингээд 10 төгрөг гарахаар 10-ыг өргөждөг ч юм уу. Заримдаа ингээл кармаа ухаал 10 төгрөг гарахаар нь цаашаа игээл 1 төгрөг гарахаар нэгийг өргөждөг ч юм уу. Тэгж явдаг үеуд байсан. А дараа нь эзэн дотор өсөх тусмаа өөрт байгаа бүхнээ зориулахын үнц нь утга учирыг ойлгож Бурханд зүрх сэтгэлээсээ өргөлж суралцсан байгаа. Энэ өргөл яагаад бид нар ярьдаг вэхээр Бурханы үг байгаа учраас бид өргөлийн тухай ярьдаг байна. Бурхан биднийг баяртайгаар сэтгэлээсээ өргөхийг уриалсан байдаг. Шинэ гэрэн дээр уриалсан байна. Тэгээ эзэн бүр баяртайгаар өргөгчийг би таалдаг юм гэсэн байна. Би хайрлах болно гэсэн байдаг. Тэм учраас өнөөдөр таны өргөсөн өргөл Бурханд тооцогдож байгаа. Яагаад гэж Бурханы үгийн дагуу та хийж байгаа учраас. Та Бурханы үгээр биш зүгээр та өөрөө дотроо бодоод за энэ сүмд чуулганд нь зүгээр байж байгаа нэг хідэн төгрөг өгчээ нэг сайн санааны үзүр тосмос гэж бодож өгвөл энэ тийм биш ээ. Тэр Бурханд ямар ч хамаагүй байх болно гэсэн. Харин та бүтэн цөөдөр цуглаанд ирэхээс өмнө эсвэл 7 хоногийн дундуур эзэн үнэхээр намайг амьдралтай, ажил төрөлтөө, орлоготой байлгаж аваад баярлаа гэд өөрийнхөө орсон орлогоосоо эзний хаанчлалын төлөө, Бурханы чуулганы төлөө, Бурханы сайн мэдийн төлөө гэд өргөж байгаа бол энэ өргөлийг Бурханы үгийн дагуу өгдөж байгаа юу ах нь? Золиос, зориулт. Энэ бол Бурханд харагдах болно гэдэг санах хэрэгтэй. Мөн ямар ч золиосгүйгээр бид Бурханы үгэнд дуулууртай байж болохгүй, чадахгүй маа. Хэрвээ бид Бурханы үгийг дагнаа гэж бол бид нар золиос гарах хэрэгтэй болж байгаа. Ямар золиос? Бид нар өөрсдөөсөө татгалзах хэрэгтэй болдог. Үндэ өргөл өрөх гэдэг нь бид нар бас өөрийнхөө хүслээс татгалзаж байгаа нэг илэрхийлэл байна. Яг хүн болгонд бага ч гэсэн хамаагүй мөнгө хэрэгтэй л байна. Гэхдээ тэрийг эзэнд би эзний хаанчлалын төлөө зориулж өргөж яана гэдэг маань бид нар яаж вэ? Золиос гаргаж байгаа нэг хэлбэр байгаа. Мөн бид нар өөрийнхөө хүслээс татгалзах тухай ярьж тийм үү? Нүглээс татгалзах тухай ярьж байгаа. Өөрийнхөө махан биеийн хүслийг дагахгүй байх тухай ярьж байгаа. Өөрийнхөө нөгөө эго тийм үү? Би минийх надад намайг гэсэн бүхнээс татгалзаж зөвхөн намайг ашигтай байлгах, надад таатай байлгах гэдэг бүхнийг тэр бүхнээ үгүйсгээд, тэр бүхнээ өхүүлээд би Бурханы зорилгын төлөө амьдрнаа гэж золиос гаргах гэдэг бол өөрөө энэ бол итгэлийнх юм ба гэсэн. Энийг Бурхан харж байгаа юм аа. Өнөөдрийн энэ 8 дугаар бүлэг өнөөдөр бидэнд юу зааж байгаа вэ? Сүнслэг амьдрал гэдэг бол зөвхөн ялалт байгуулах тухай биш, харин Бурханы үгээр амьдрах нь гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Бид нэр сүнслэг амьдрал гэхээр зүгээр л эзэн залбираал дуртай болгоно аваад л явах хүссэн болгондоо хүрээд идэг гэж бодож байвал та энд дүрч. Сүнслэг амьдрал гэдэг бол надад ашигтай байх тухай биш. Харин Бурханы үгээр амьдрах тухай юм. Бид нэр Христ итгэнэ гэдгийг заримдаа өөрт ашигтай байх тухай бодоод байдаг. Есүсийг бид нар өөрт ашигтай болгомоор байдаг. Бурханыг өөртөө ашигтай байлгамаар байдаг. Үндэ бид нар Бурхан бидэнд хэрэг ашигтай вэ гэдгээс илүү эзэн намайг юуны төлөө бүтээсэн бэ гэдгийг мэдэх гэдэг бол Христ итгэлийн амьдралын хамгийн чухал суурь явж байгаа. Тэгм учраас сүнслэг амьдрал гэдэг бол зөвхөн ялалт байгуулах тухай биш, энэ нь Бурханы үгээр амьдрах тухай гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн энэ 8 дугаар бүлгээс бүгдээрээ 4 зүйлийг маш тодорхой суралццгаая. 4 зүйлийг би хэлээд өнөөдөр ингэ номлол дуусчихна. Нэгдүгээр гим нүглийг үл тоомсорлж болохгүй гэдгийг харж байгаа. Гим нүглийг үл тоомсорлж болохгүй. Гим нүгэл бидний Бурхантай харилцаан саад болдог. Нүглээс ирэхгүй бол бидний Бурханд үл таалагдах тэр амьдралаар амьдрсаар л байх бол. Тэгм учраас нүглийг жижигхэн гэж юусоо ботож болохгүй. Энэ жижигхэн нүгэл зүгээр
Энэ жижиг. Яасан чи 7 хоногт нэг л удаа худлаа ярьдаг юм уу? Хулгай хийдэг юм уу? Зүгээр нэг л удаа хулгай хийдэг юм байна шүү дээ. Тэгээ яг юу авдаг юм? 10 20 мянган төгрөг авдаг юм уу? Зүгээрээ энэ бүр хараа 2 300 мянга хулгаалаад байхгүй. Энийг барь. Энэ зүгээрээ энэ хөөх гимгүй юм байна. Нөгөө нэг 20 мянган тэглээ. Тэгээд л 20 мянга гэсэн үү? Тий 10 20 мянган төгрөг хулгаалаа явдаг юм байлээ хөөх. Тэгээд хоолныхоо мөнгөийг болгоо явдаг. Энэ зүгээрээ чи зүгээрээ хулгай хийгээд байв чи. Энэ шудраг сонсогч гэнүү танд. Бид нэг л их тийм хулгайч хайртай хүн. Бурхны хайраар хайрлаж байгаа тэр хүнийг хайрлаж байгаа. Окей. Харин тэр мөнгө алдчихж байгаа хүнийг та ямар хайраар хайрлаж байгаа? Мөнгө алдсан байгаа хүнийг та ямар хайраар хайрлаж байгаа? Тэгэхээр бид нар гим нүгэл дээр жижиг том гэсэн ялгаа бол байхгүй гэдэг ойлгох хэрэгтэй. Нүгэл бүхэн адилхан утгатай бурхны өмнө нэг л утгатай нүгэл. Энэ бурханд үл таалагдана. Тийм учраас бид нар гим нүглийн эсрэг амьдрал сурах хэрэгтэй. Өнөөдөр анд нөхдөд нэг юмыг та нарт хэлмээр нэг чухал юм. Таныг буруу зүйл үйлдэхэд чи буруу юм хийлээ гэж хэлдэг хүм танд байгаа бол та үнэхээр ерөөлтэй. Таныг нүгэл үйлдэх үед чи гимш гэж хэлж чаддаг хүн тантай хамт байгаа бол та үнэхээр ерөөлтэй юм байна гэсэн. Бид нар болохоор ямар хүнийг өөрсдийнхөө хувьд ерөөлтэй хүн гэж боддог гэж бид нарыг юу ч хийжээс юу ч хэлдэггүй хүнийг ерөөлтэй хүн гэж боддог. Яаж тэнэгчээс нөгөө хүн дуугаал байж идэг. Зүгээрээ би чамд хайртай л гэдэг. Хин ямар их хайртай. Би өөрөөс нь хулгаалаад, өөрийн зовоогоол, хүнээс сулгаалаад, өөр нь хуурж мэхлээл байсан нөгөө мөр би хайртай шүү. Болцолгүй хайрлаж байгаа шүү. Ямар агуу юм бэ. Хайр, жинхэнэ хайранд үгүй гэдэг үг байдаг. Жинхэнэ хайранд гэмш гэж үг байдаг. Жинхэнэ хайр биднийг зэмлдэг. Нөхөр нь өдөржин шинжин архитад байвал эхнэр нь бис нөхөртэй хайртайгаа уугаалаа жуугаалаа гэж бодож байгаа. Ийм эхнэр байвал тэнд хайр биш айдас байгаа гэсэн үг. Яг л хилчих юм бол эргээд энэ нөхөр сохтуу үлч нөхөр зохиж унгаж мөргөж унгаад дэмий юм болно гэж. Эрүүлд нь хэлэхгүй. Эрүүлд нь хэлэхээр худлаа яриад байгаа. Би тийм амир уугаагүй шүү дээ. Ер нь бол заримдаа манай эрчүүд чинь ерөөсөө тэр хэмжээ хязгаараа мэдхэ бэлдсэн явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Бидний хинч өөрийнхөө хайртай хүмүүстэй буруу замаар явж хахад нь боль гэж хэлдэг тийм хайр байх ёстой юм. Энэ бол бидэнд хайр байхын илэрхийлэл гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Нүглээс ирэхгүй бол бурханд үл таалагдах амьдрал танд байсаар л байна гэсэн. Тэгээд та мянга залбираад яг юунд хүрэх вэ? Бурханд үл таалагдах амьдрал донд явчаад тэгээд та бурхнаас яг юу хүсэх вэ? Хоёрдугаарт бурхан бидэнд үргэлж хоёр дахь боломжийг олгодог юм. Ялагдал төгсгөл бишээ гэдгийг өнөөдөр бид 8 дугаар бүлгээс бас сурч байна. 7 дугаар бүлэгт ялагдсан тийм үү? 7 дугаар бүлэг гим нүгэлтэйгээ тэмцсэн. 8 дугаар бүлэг дээр нүглээ дундаасаа зайлуулсан ард түмэнд бурхан хоёр дахь боломжийг өгч байгаа. Ингэж хэлээгүү. За айд та нар нэгэнт ялагдсан. Та нар угаасаа айд бол ялагдсан. Одоо аймаагаад яваад явах. Хэдгээр ай жижигэн хот ч гэсэн та нар бол барахгүй юм билээ. Угаасаа ойлгоцсон. Одоо өөр хот л үзнэ гээгүй. Бурхан одоо яв. Би 90 хүүг та нарын гарт өгснээр л айг бас та нарын гарт өгөх болно гэсэн байна. Бурхан бол үргэлж хоёр дахь боломжийг олгодог баг. Хэрвээ танаас санаж байгаа бол би ингэж хэлэх дуртай. Бас номлол дээр хэлдэг ш. Та нар өглөө босоод нүдэ нээжвэл юу гэж бодох ёстой лээ? Бурхан надад дахин боломж олголоо гэж. Өглөө нүдэ нээж байгаа бол. Харин та өглөө нүдэ нээсэн чинь шал өөр газар нээжвэл одоо тэгэл тэнд уучраа олох хэрэгтэй болно гэсэн юм. Бурхан одоо тэгэл тэнд бурханы сонголт шийдвэрүүд тэнд явуулна гэсэн. Харин та энэ дэлхий дээр гэртээ эсвэл өөр ямар нэгэн газар тэгтээ таг гэнэ үчин нэгживэл та бодох ёстой. Бурхан надад дахин боломж олголоо гэж. Уучлах боломж, хайрлах боломж, гим нүглээсээ эргэх боломж, гимших боломж, өөрчлөлтийг хүсэж өөрчлөгдсөн амьдралаар амьдрах боломжийг Бурханы үгэнд дуулууртай байх боломжийг өгч байна гэдэгт бид нар итгэх хэрэгтэй байна. Бурхан бол хоёр дахь боломжийг олгодог. Унал төгсгөл биш ээ. Өнөөдөр та амьдралдаа ялагдсан байж болно. Таны хүсчээсээ олон зүйл оронгороо иргсэн байж болно. Та өнөөдөр санхүүгийн бэрхшээл донд байж болно. Эрүүл мэндийн асуудалтай байж болно. Тэглээгээд бүх юм дууссан биш ээ. Энэ дэлхий дээр та амьд арзааж минь мэлтийжлээвэл танд боломж байгааг үргэлж санах хэрэгтэй. Би таныг урам зоригтой амьдраасаа гэж хүсэж байна. Үнэхээр би номлын өмнө хэлсэн гал шиг амьдраарай. Халелуя. Танд хэдэн нас үлсийг та мэдэхгүй, би ч мэдэхгүй. Харин үлдэж байгаа тэр насаа бид нар гал шиг амьдрах хэрэгтэй. Хүмүүст нөлөөлж, үннийг ярьж, Бурханы тэр зөвийн замаар алхаж бид
үнэхээр гал шиг амьдрах хэрэгтэй. Бурхан танд дахин боломжийг олгодог шүү. 3 дугаарт нь бид нар өнөөдрийн эндээс юу сурж байгаа гэхээр Бурханы өдөрдмжийг дуулууртаад байх нь ялалтанд хүргэдэг гэдэг. Үгэн дуулууртай байх. Бид нар 2 дахь боломжийг авчлаа л да нүдэнээд босчлаа. Ёо эзэн ямар гоё юм бэ. За өчтөрөөс баахан тэнэгдсэн. Одоо дахиад тэнэгтнэ гэх юм бол Бурханы үгийн эсрэг та явна л гэсэн үг. Харин та тэр 2 дахь боломжийг Бурхан танд өгж гин гэж харж байвал одоо Бурхан юу хэлж байгааг та сонсох ёстой. Бурханы өдөрдмжийг. Өнөөдөр энд байгаа бүх гэр бүлүүд бас гэр бүлэрээ сүмд явдаг хүмүүс байгаа. Манай гэр бүлээр явдаг хүмүүс, ганц биеэр явдаг хүмүүс байна. Гэр бүлийн хэн нэгэн сүмд явдаг хүмүүс байна. Би та бүхэнд хандж хэлхий. Гэр бүлийн төлөө залбираад Бурханаас гарцыг хайх хэрэгтэй. Өнөөдөр магадгүй танай гэр бүл санхүүгийн асуудалтай бол хамтдаа залбираад асуух хэрэгтэй. Эзэн минь та өөрийнхөө өдөрдмжийг өгөөч. Та харуулж өгөөч, та зааж өгөөч, та мэдүүлж өгөөч. Ялангуяа санхүүтэй ярих юм бол манай монголчууд бид нар ер нь бол миний л одоо туршлагаар гэх юм уу харах юм бол монгол хүмүүсийн 10 Монголын ер нь 8 нь за бараг хэтрүүлээг баг шүү. 8 нь ер нь бол санхүүгийн мэдлэг муутай байдаг байхгүй. Хувийн санхүүгийн амьдрал цахилга батдаг гэсэн. 2 бол тийм хүн байгаа. Яг юм санхүүгийн нэлээд тийм юутай, суурьтай, ойлголттой. Яг орлогоо ойлгодог хүмүүс байна. Орлогоо ойлгодог хүмүүс байна шүү дээ. Энэ ялгаа байдаг ш. Орлогоо ойлгодог хүмүүс чинь дандаа орлогоосоо давсан юм яваад байдаг тийм үү? Орлогоо ойлгодог хүмүүс чинь ер нь бол орлогоо зохицуулах тухай бодоод байгаа ш тийм үү? За мэдээж та нар зөндөө юм надад хэлж болоо. Баасаа тэгтээ цалинч угаасаа баг ойлгож байгаа. Гэхдээ л ер нь бол ихэнх тохиол 10 монгол хүний 8 нь ер нь санхүүгийн ойлголт байдаг. Ер нь яг санхүүгийн үнэн одоо жинхэнэ суур ойлголтууд ямар утгатай, яаж эргэлдэх ёстой, яаж энэ орлогыг нэмж болох ёстой, энэ юу буруу зарлага бай үгүй вэ гэдэг бол байдгүй. Тэгээ яг бүгдээрээ л тэгэл туршлагаараа сурч л байгаа хэл та тийм үү? Тэгэл үзэл манай монголчууд чөлөөтэй шүү дээ. Хамаг мөгөө нэг юм тавьж алдчихвал болдгүй юм байна гэж хэлдэг тийм үү? Тэгээ нөгөөтөл болохоор шүүхтэд аваарай гэж чинь тийм үү? Тэгээ шүүхтэд нөгөө нэмэр байхгүй. Ер нь яг андагтай санхүүгийн тухай ярьж байгаа нэг одоо энэ фэйсбүүкээр яваад байгаа, энэ сошиалаар яваад байгаа янз бүрийн суглаа, мууглаа та тийм хоцсон моцсон бити итгэхээрээ заяа. Окей. Энэ бол аюул шүү. Энэ хизээч таныг үнэнлүү давхуулахгүй шүү. Энэ бас яагаад энэ их осолтой вэ гэхээр бидний дотор байгаа шунлыг хөдөлгөөд байдаг байхгүй. Та 100 сая төгрөгийн эзэн боллоо гэж мессеж хүрээд ирнэ. Гой сонсогч байгаа үстэй. Яа. Тэгээ аваагүй байгаад бүгдээрээ бодож эхлэн тийм үү. За 100 сая төгрөг одоо яах вэ гэх. Машинаа сайжруулна, тэрийгээ ингэн тэндээ. Тэгээ өрөндөө өгнөг. Өө 20 л өгдлээ штэ гэдээ уурлаад идэх байхгүй. Угаасаа тэр хизээч таны мөнгө болохгүй. Харин ч танаас 20 саяг аавна. Тэгэл уцаар яриад холбогдоол яриад та тэр мөн үү тэгсэн таас хойдсон баяр үргийн ёо та ямар их оттой хүн бэ? Та ямар гайхалтай хүн бэ? Та ямар чика хүн байл гэдэг. Та хөөрөөд л тийм шүү л гэдэг. Тэгэл одоо тэр 100 сая төгрөгийг танилунгаа шилжүүлэх гэсэн чинь нөгөө татвараа ихнээс нь урьдчилан төлөх хэрэгтэй байдаг. Татвараа нэг 20 сая төгрөгөө та тэрийгэ төлөө тэгээ 100 сая төгрөгийг аваарай. 100 сая бүтнээр нь орчноо. Тэгэл нөгөө хүн маань яг сэтгэл нь өдөлдсөн бөө өнгөрцөн нөхөр чинь иргэн тойрныхоо хүн болгоноос тэндээс 500 мянган сая төгрөгийг зээлэл хайшаа өгчихөө. Нөгөө данслуун явуулаад 20 сая төгрөг алдна. 20 саяч байхгүй. Юу 100 саяч байхгүй. Тэгээ цагдаад орчихно. Эсвэл намайг ингэж заллаа тийм нөгөө цагдаад тоохгүй шин. Яасан гинэ? Хэдэн мянгаараа цаан чинь тийм байна. Зөөр над өргөлөө бичиж мэдүүлгээ бичээд өгөөл гэх тэгэл болоо. Юунаас вэ ан нөхтөө? Бидэнд мөнгө хэрэгтэй. Бид үнэхээр мөнгөөр одоо мөнгөний хэрэгцээтэй байгаа нь үнэн гэхдээ амар хялбар аргаар мөнгө олъё гэсэн энэ ботал хүнийг зальж, хуурж, мэхэлж хүнээс авсан юмаа эргүүлж өгөхгүй байсан ямар нэг арга ингээд мөнгөтэй болъё гэсэн энэ ботал, энэ шунал энэ хизээж бурхан таалагдахгүй юм. Тийм учраас анд өгтөө. Бурханы өдөрдмжийг гуй бүх зүйл дээр санхүүгийн талбар дээр, харилцаан дээр, ажил, бизнес дээр бурханаас гуйж явах эзэн минь. Тэг гимших хэрэгтэй. Эхнэр нөхөр гэр бүлээрээс гимших хэрэгтэй.
Бид нар Бурханд үл таалагдсан юу үйлдвэ? Ямар нүгэл үйлдсэн бэ? Ямар буруу сонголт хийсэн бэ? Яагаад Бурханы өмнө дуулуургүй байсан бэ гэдгээ мэдэж бас гимшиж, эргэж Бурханы өмнө дуулууртай байхыг сонгох хэрэгтэй гэсэн. Хамгийн төгсөлд нь өнөөдөр өнөөдрийн энэ 8 дугаар бүлгийн төгсгөл бид нар харж байна. Бурханы үг тэнд тунхаглагдчихж байгаа. Тэнд дахлын ширээ босоод Бурханы үгийг тунхагласан. Тэнд байсан цагаач, магаач бүх хүмүүст эрэгтэй, эмэгтэй, хүүхэдж жоод бүгдэнд яг энд бидэнд юу харуулдаг вэ гэхээр Бурханы үг бол бидний амьдралын хэмжүүр юм аа. Бурханы үг бол бидний амьдралын хэмжүүр. Тэрээс бидний хажууд байгаа хүмүүс биш. Бид нэг хүмүүсээр өөрийнхөө амьдралыг хэмжээд байдаг байхгүй. За туяа юутай болсон байна? Тийм дээ. Би тиймтэй. Би жоохон илүү амьдрч байна. Үгүй. Ер нь юутай байх вэ гэдэг бол бидний амьдралын зорилго, одоо эцсийн зорилго биш. Харин хэн байж амьдрах вэ? Бурханы үг таны амьдралын хэмжүүр байхаасаа. Хүмүүстэй бүү өрсөлдөөрөө. Хэн нэгнээс илүү амьдрахыг бүти зориороо. Харин Бурханы өмнө зөв амьдрахыг зориороо. Би түрүү хэлсэн сүнслэг амьдрал гэдэг бол энэ зөвхөн ялтын тухай биш. Энэ бол Бурханы үгээр амьдрал сурах амьдралын тухай юм аа. Халелуя. Амен. Бүгд хамт босцгоё. Амьдралаас ер нь бол айхан бол байхгүй шүү дээ. Тийм үү? Айхан байхгүй. Айгаал, одоо холгонаал нэг тийм шийдвэр гаргачвал яах вэ? Яг хөө мэдээж бид нар зөвлөлт хэрэгтэй, найз нөхдөө, таньдаг хүмүүстэйгээ, туршлагатай хүмүүсээс асуух хэрэгтэй, тодорхой зүйл дээр тийм үү? Асууж явах хэрэгтэй. Илэн далангүй ярьж явах хэрэгтэй, зөвлөгөө сонсох хэрэгтэй. Гэхдээ эцэстэнтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахгүй, сонголт хийхгүй яваалах юм бол таны амьдрал үргэлдээл байна л гэсэн үг. Санаа санаж бол нөгөө Тонлио пастор номлол дундаа нэг хүний үгийг жишээ болгож яриад байдаг шүү дээ. Тэр номон дээр байгаа. Та нар тэр хязгааргүй мөрөөдөл мэрэгс ном аваагүй бол тэгээд цуглаан дуусна дээр аваараа худалдаж аваараа заа. Номын санд байгаа. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр та мөрөөдөлтөө байж болно. Мөрөөдөлтөй амьдрах, мөрөөдөлгүй амьдрах хоёулаа яг адилхан өртөг төлдөг юм а гэсэн мэт. Яг адилхан үн төлдөг. Ямар үн нэлээ? Амьдрал гэдэг үн юм а гэсэн. Та үнэхээр мөрөөдөлтөй, хүсэл тэмүүлэлтэй амьдрах таны төлж байгаа үн таны амьдралчин байх болно. Та ямар ч хүсэл мөрөөдөлгүй зүгээр амаа ангаагаад сууж явал та бас яг адилхан л өртөг төлнө. Тэр амьдралчин байх болно гэсэн. Бид нар Бурханы зорилгын төлөө хүсэл мөрөөдөлтэй амьдрья. Зорилготой явъя. Хүрэх ёстой цэгээ үргэлж өөртөө сануулж. Гэхдээ тэр хүрэх ёстой цэг чинь таны амьдралын хувьд юу гэдгийг ямар нэгэн одоо эд материалаар хэмжигдэх зүйлж байж болно. Эсвэл одоо эд материалаар хэмжигдэхгүй зүйлж байж болно гэсэн. Ямар ч зорилго байсан байлаа гэсэн. Бурханы үг таны амьдралын хэмжүүр гэдэг үгийг санаж авах хэрэгтэй. Би үнэхээр үгэнд хэлсний дагуу би хичээнгүй, би хөдөлмөрч, би тэмцэгч байж байна уу? Би зөв амьдралыг өөрийнхөө амьдралд би харуулж чадаж байна уу? Бурханы үгээр өөрийнхөө амьдралыг хэмжих хэрэгтэй. Амен. Тэгээ бүгдээ хамт эзний өмнө залбирцгаая. Бүгдээ эзний өмнө гараа сунгаад тэгээд яг энэ саяны Йохошуа 8 дугаар бүлгээс сонссон зүйлээ та тунгаан бодоод эзэн залбираарай. Бурхан таны амьдралд хийж байгаа бүхэл зүйлийн төлөө талархаарай. Мөн хийх зүйлсийн төлөө итгэлээр талархаарай. Мөн тэгээ Бурханд хандаж хэлээрэй. Та Бурханд хандаж хэлээрэй. Эзэн минь би таны төлөө зоригтой, тэмцэлтэй таны үгэнд дуулууртай амьдрья гэж. Таны үг миний амьдралын хэмжүүр байгаасаа гэж бүгд хамт залбирцгаая. Халелуя. Халелуя. Их эзэн минь танд баярлалаа. Бидний агуу эзэн Бурхан бид үнэхээр зүрх сэтгэлээр таны өмнө нэрн залбирanгуйч. Эзэн минь бүхнийг тань даатан залбирч байна. Эзэн бид өөрсдөө хамгийн сайнаар зориулсан таны дуудлага зорилгын дагуу амьдрах тэр хүч чадлыг та бидэнд хайрлаарай залбирanгуйч байна. Эзэн минь бидний амьдралд байгаа танд үл таалагдах бүхний төлөө бид нар бас гимшиж эзэн минь таны үгэнд дуулууртай байж эзэн минь таны өгсөн тэр ялалтыг авч даруй сэтгэлээр таныг алдаршуулан амьдрахад надад туслаач. Их эзэн танд баярлалаа. Эзэн минь бидний амьдрал бүх зүйл таних үлээ эзэн. Амьдралаа хайр зүрх сэтгэлээ энэ бүх зүйлийг бид танд өргөж байна эзэн минь. Эмээ эзэн минь таны өмнө дуулууртай амьдрах та тэр хүч чадлыг эзэн минь тэр итгэлийг тэр зоригийг та бидэнд хайрлаач залбирanгуйч Иесус. Халелуя Иесус.
хаадынхаа эзэн минь танд бид бүх алдрыг өргөж байна. Эзэн минь үнэхээр танд баярлалаа Иесус. Халелуя Иесус. Өнөөдөр энд байгаа хүн бүр бид бүгд таны өмнө залбирanгуйж байна. Эзэн минь танд өөрсдөө зүрх сэтгэлээ хэлж байна эзэн минь. Хүслэж таньдаахыг хүссэн бүхэн минь таньяас бай зүрхээ таньдаахыг зүдэж таньдаахыг зүн савын минь таньяас бай Эзэн минь танд баярлалаа. Эзэн минь бид үнэхээр зүрх сэтгэлээсээ таны өмнө залбирanгуйж байна. Эзэн минь танд бид нэр алдар магтаал, танд талархал, хүндлийг өргөж байна бурхан минь. Таныг бид хаадынхаа эзэн гэж хүндэлж байна. Эзэн минь өнөөдрийн үгийн дагуу үнэхээр эзэн минь таны үгэнд дуулууртай амьдрахад та туслаарай. Бид нэр өөрсдийнхөө хүсэл сэтгэлээр биш. Эзэн бурхан минь таны үгээр амьдрахад та туслаарай. Тиймээ та бидний зүрхэнд дараг бас хүслийг өгдөг эзэн минь. Танаас бидний зүрхэнд өгсөн тэр хүсэл дээр хараа зорилгыг биелүүлэхийн тулд эзэн бид нарыг та тэмцэгч байлгаж өгөөрэй эзэн. Бид нэр сул дорой хүчгүй нэгэн байх биш. Харин таны дотор таны сүнсээр хүчрэгдсэн нэгэн байхыг хүсэж байна. Таны хүч чадлаар бид бүхнийг хийж чадсан нэгэн байхыг хүсэж байна эзэн минь. Эзэн минь та биднийг үнэхээр өөрийн үгээрээ дагуулаарай гэж залбирanгуйч байна. Танд баярлалаа Иесус. Эзэн бүх алдрыг танд өргөж байна. Таны гайхамшигт нэрээр залбирч байна эзэн минь. Халелуя. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Амен. Халелуя.